Хос хоёр төлөөлөгч санал хэлье. Асуудал нь бүрэн судлагдаагүй байхад энэ нөгөө тогтоолын залтуудыг харахаар бас сериусны юмнууд байгаа юм л да. Энэ компани 34%-ийг шилжүүлж авъя. Тэгээ зардал мөнгийн хууль дүрм журмын дагуу Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас шийдгээ даалгачиж байгаа байхгүй. Тэгэхээр бүтэн одоо нөгөө энэ компанитай холбоотой харилцааг судлаагүй ижиж ийм тогтоол гаргах нь бид нар шууд үүрэг хүлээж ин гэсэн үг. Энэтэй холбоотой одоо янз бүрийн өрний асуудал байвал энийг ингээд нарийн судалж байгаад оруулж ирж яагаад болохгүй байгаа юм болоо шууд тогтоол гараад ингээд хэрэгжинэ. Тэгэхээр энэ дээр сэмжлэмэ дарга яг энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах юм шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр ингээд тусгай заалт оруулаад өгчмөр нь яг 34%-ийг авахтай холбоотой харилцааг өмнөх саяны миний хэлээд байгаа харилцаануудыг цэгцэлсний дараа 34% одоо хавцааны асуудал яригдэн шүү гэж тэмдэглэл тусахгүй бол бид нар өртөө ингээд авчих юм бол бид нар одоо айлын үр төлөх тийм нөхцөл байдал үүсэх ийм тогтоолын төслөө одоо юм л та. Тэгэхээр энэ дээр тийм заалтан дээр нь тусгасан л та. За, санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг унш танилцуулъя. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ийн 2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35-ийн 1-ийн 11 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ийн 1, 48-ийн 2 дахь хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлаас тогтоох нь 1. Технологийн дэвшилтэд шийдлүүдийг ашиглан төрийн үйлчлэгийг хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй, цогц байдлаар хүргэж, ээлтод нээлттэй байдлыг хангасан захим засаглалыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар чат, Улаанбаатар хотын нэгдсэн сошиал платформыг хөгжүүлэгч Дижитал инфосек хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хэлцэл хийж, тус компани 34%-ийн хувьцааг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хувьцаат компанид шилжүүлэн авах эрхийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хувьцаат компанид сандаг сүрэнд олгосгоо. 2. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын засаглал эрх зүйн хороос энжитмад даалгасгоо. За, хуулийн хэлтсээс хянаад төлөөлөгч нарт анх танилцуулсан төлөөлөө удирдах зөвлөлд үүрэх болгох хэсэг байсныг хасаж сандаг сүрэн даргад өөрт нь одоо эрхийг нь шилжүүлэх нь компани тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд одоо зөв байна гэж ингэж гаргалгаа гаргасан учраас танилцуулж байгаа төслийн танилцуулга дээрээс хасаж танилцуулсан шүү гэдгийг хэлье. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч алга байна. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал оруулалт. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн одоогийн саналаар санал дэмжигдлээ. Төлөөлөгчдийн тогтоолын төсөл болон танилцуулга асуудалтай холбогдуулан саналыг тогтоолын төсөлтэй хавсарган хөтлөн оруулахыг ажлын албанд даалгаж байна.